Та бүхэнд зуны ихэнх сарын шинийн нэгний энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. За бид өнөөдөр Монгол улстай анх удаа төр үеийн түншлэлээр тусгай зориултын автозамын сонгон шалгаруулалтыг зам тээврийн яамнаас зарласан Монгол улсын их хурлын тогтоол, засгийн газрын тогтоолыг үндэслэж Монгол улсын зам тээврийн яамнаас журам гаргаж тэгээ өнгөрсөн 25 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зам тээврийн сайдын 189 дугаар тушаал гарсны үндсэн дээр сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. За эхний ээлжинд бол 3 компани орж ирсэн. Энэ тусгай зориултын зам бол. За тэгээд шалгараа энэ өнөөдрийн энэ үйл ажиллагаа нээлтийг эхлүүлж байгаа хөрөнгө оруулагч Жүнлүүшүн компани энэ 3 шатны сонгон шалгаруулалтнаас төрүүлж тэгээд энэ ажлыг авсан. За энэ ажил бол Монгол улстай бол хамгийн анхны бөгөөд хүн даацын зориултын тусгай зориултын автозам байгаа. Тэгээд дээр нь бол Монгол улсын төсвөр биш анх удаа тусгай зориултын хил дамнсан энэ замыг анх удаа барьж байгаагаараа онцлог. Цаашдаа зам тээврийн яамнаас барьж байгаа бодлого бол тусгай зориултын автозамыг бид аль болохоор төр үеийн хвшлийн түншлэлээр барина. Төсөвт ямар нэгэн дарамтгүйгээр барьж тэгээ ингэснээрээ дид үтсээр нэн тэргуунд хөгжүүлнэ. За энэ дид үтсийг барьснараа бид хоёр хөрш улстайгаа транзит харилцаанд ороход хамгийн чухал үүрэгтэй. За хоёрдугаар энэ замын гол үүрэг бол Монголын экспортын 20 гаруй хувь энэ замаар дамжин өнгөрнө. Импортын 80 гаруй хувь энэ замаар дамжиж өнгөрнө. Тэгээд энэ замыг дагсан олон аймаг сумдын ард иргэд ажил төрөлтэй болно. Дээрээс нь Монгол улсын урд хөршөөс болон 3 дахь хөрсөөс дамжин ирж байгаа бүх ачаа тээвэр саадгүйгээр энэ замаар дамжин өнгөрч очих газараа очих ийм боломж олцоог нээж өгч байгаа. Тэрүүгээрээ онцлог зам аа. Хизээ энэ зам жишээлбэл энэ хөрөнгө оруулсан компани ашиглана гэж Монголын талд шилжүүлэх юм уу тэр хувь тохиолын нүүр ямар байгаа юм бэ? Ер нь бол энэ зам сонгон шалгаруулалт зарлагдсанаас хойш техник эдийн засгийн үндэслэлээ хийгээд за 21 жилийн хугацаатай энэ хөрөнгө мөнгө барьсан хөрөнгө мөнгөө эхний ээлжинд олж авна. Үлдсэн хугацаанд ашиглаа хийнэ гэдэг ийм замаар 30 жилийн хугацаатай. Гэхдээ энэ 30 жилийн хугацаанд бүх засвар үйлчилгээ бүрэн хариуцсан. Тэгээд яг хүлээлгэж өгөхдөө иж өрн засвар үйлчилгээг хийж өгөөд Монгол улсад үн төлбөргүй шилжүүлж өгнө гэсэн ийм зорилготой. Евразил чиглэсэн энэ зам чинь зөвхөн яг энэ замаар тогтохгүй хойшоо алтан буулгатай нийлэх юм уу тий. Тэгээ энэ бол би түрүү хэлсэн үгэндээ оруулсан байгаа. Ялангуяа Азийн зам гэж. Ер нь бол саяхан энэ Европт болсон дэлхийн автозамын ер нь ганц автозам гэлтгүй дэлхийн тээврийн сайд нарын хурал дээр энэ асуудлыг ярьж байгаа юм гэхэлэр зэрэг бүх улс орнууд дид үтсээ хамтарч хяалагч. Тийм учраас бид өнөөдөр эхлэлийн тавилаа. Тэгээ энэ дид үтсийн гол зорилго бол хоёр хөрштэйгөө харилцаанд автозамаар оролцоод энэ замаар дамжаад бид Европ руу гарах гарцыг нээж өгч байгаа. Цаашдаа бол энэ зам бол транзит замын гол эхлэл болно. Нэгдүгээр, хоёрдугаар манай энэ зам сайн тавьж чадвал ер нь Орос Монгол хятад хоёр хөрш маань сонирхож байгаа сонирхол хамгийн богино коридор гэж үзэж байгаа. Бид ерөөсөө 1100 км дамжаал нэг хөршөөс нөгөө хөрш рүү орж байгаа. Одоогоор бол бид энэ замыг ижүүрэн тавьж чадахгүй байгаа учраас манай хоёр хөрш тойрч яваад байгаа. Ялангуяа урд хөрш маань хойд хөрш гэсэн ялгаагүй Владивостокоор дамжаад эсвэл Забайкальскаар дамжаад ингээд тойроход манай энэ 1000 км-с илүү 2 дахин илүү 3000 км замыг туулж энэ хойд талд улаан үдэд очиж байгаа. Тийм учраас хамгийн богино коридор цаг хугацаа очихоос гадна Монгол улсын эдийн засагт маш их үр өгөөжтэй зам болно гэж итгэж байгаа.